2009 онд Мексикийн Монтеро хотын нэгэн тансаг зочд буудлын үүдэнд нэгэн залуу эмэгтэй гинэт гарчран оролж ойлгомжгүй мэт санагдах зүйлсийг хашгирч эхэлдэг. Тэр мөчөд сэтгүүлчид түүний бичлэгийг хийж байсан бөгөөд хожим нь энэ дүрс бичлэг интернет даяар дарахж өнөөдрийн эрсдэл хүмүүсийн дунд маргаан дагуулсан хамгийн нууцлаг хэрэгүүдийн нэг болж үлдсэн юм. Хамгийн хачирхалтай нь энэ явдлын дараа тэр эмэгтэй баривчлагдсан бөгөөд удалгүй ор сургаггүй алга болсон. Түүний нэрийг Габриэл Рико Хименес гэдэг байсан гэх бөгөөд 2009 оноос хойш түүнийг дахин хинч баттай харсан гэх мэдээлэл огт байдаггүй. Өнөөдөр ярих энэ түүхэнд каннибализм, эрх мэдэл, алга болсон хүмүүс мөн олон жилийн турш тасралтгүй яригдсан олон таамгууд бүгд ил болох болно. Гэхдээ энд нэг зүйлийг эхнээс нь тодорхой хэлэх хэрэгтэй. Энэ бичлэгт гарах зарим зүйл нь бодит баримт, зарим нь хүмүүсийн олон жилийн турш дэвшүүлсэн таамаг юм. Интернет дээр ямар хувилбарууд илүү дарахсан байдаг, ямар баримтууд үнэхээр батлагдсан байдаг хоёрыг аль болох ялгаж тайлбарлахыг хичээх болно. Мөн энэ эрхтэй холбоотой баттай их сурвалжийн мэдээлэл тийм ч их байдаггүй. Өөр их сурвалжуудыг уншихад бараг бүгд ижил мэдээллийг давтаж бичсэн байдаг бөгөөд баталгаатай баримт харьцангуй цөөн үлдсэн. Гэсэн ч энэ хэргийг өмнө нь сонсож байгаагүй хүмүүсийн хувьд үнэхээр сонирхол татах үз түүх гэдэгт хэрэгэлцэхгүй байна. Ингээд түүхлүүгээ орцгоё. Цааш үргэлжлэхээс өмнө хэрэв та бодит гинтэргийн түүх сонирхдог бол Кейсаран 3 сувга subscribe хийж дараагийн дугаарыг цаг алдалгүй үзээрэй. Ингээд түүх рүүгээ орцгоё. 2009 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Мексикийн хамгийн чинэлэг хамгийн их хөрөнгө хэрэглэдэг хотуудын нэг болох Монтеро дахь хотын төвийн CNH нэртэй 4 одтой зочд буудлын гадаа хүл нүцгэн нэгэн залуу эмэгтэй уйлж айд сандарсан байдалтай зогсож байлаа. Түүний үс нь арзааж хувцас нь эмх замбраагүй болсон харагдах бөгөөд тэрээр өөртөө тохиолдсон аимшиг зүйлсийн талаар чангаар хашгирч эхэлдэг. Түүний ярьж байсан зүйлс маш эмх замбраагүй, ойлгоход хэцүү байсан ч нэг зүйл тодорхой байсан нь тэр үнэхээр айсан байдалтай байсан юм. Одоо энэ хэрэг яагаад өнөөдрийг хүртэл хүмүүсийн анхаарлыг татсаар байдгийг ойлгохын тулд тухайн бичлэг дээр юу болж байсныг илүү анхааралтай харцгаая. Бичлэгийг үзэхэд Габриэла маш их айд сандарсан. Сэтгэл санааны хувьд туйлдсан нь шууд анзаарэгддэг. Тэр ямар нэгэн зүйлээс цугтаж гарч ирсэн мэт харагдах бөгөөд хэлж байгаа үгс нь эмх замбраагүйж өөрийнхөө ярьж буй зүйл үнэхээр ихтгэлтэй байгаа нь мэдрэгддэг. Түүнийг жүжиглэж байна гэж үзэхэд үнэхээр хэцүү. Харин түүний ярьснаас ойлгогдож байгаа зүйл нь бүх зүйл 2001 онд эхэлсэн гэж тэр хэлсэн бөгөөд тэр эрх чөлөөгөө хүсэж байсан. Монтеро түүнд эрх чөлөө өгсөн ч маш өндөр үнээр төлөвлөсөн гэж дахин хэлдэг. Энд нэг сонирхолтой зүйл бий. Энэ бичлэг анх телевизийн мэдээгээр цацагдсан учраас зарим хүний нэр болон зарим үгийг дуугүй болгосон байдаг. Гэхдээ тэдгээрийг яагаад хаасныг хэн ч мэдэхгүй. Магадгүй эрх мэдэлтэй бодит хүмүүсийн нэрийг хамгаалсан байж болох. Эсвэл хараалын үг байсан ч байж мэднэ. Бичлэг өглөөний 6 цагийн мэдээгээр гарсан байдаг учраас өмнөх шөнө нь болсон үйл явдал байх магадлал өндөр. Габриэла нэг л өгүүлбэрийг дахин давтсаар байлаа. Би эрх чөлөөгөө хүсэж байна. Тэрээр зочд буудлын дотор зогсож байсан ажилтнууд руу хандан чангаар хашгирч тэднээс ямар нэгэн хариу хүлээж байгаа мэт айшилж байдаг. Мөн бичлэг дээр цагдаа бололтой нэгэн эр харагддаг. Габриэла түүн рүү хандан та Мориньяг алсан гэж хэлдэг. Үүний дараа өөрийгөө өмнө нь баривчлагдсан эмнэлэг түргэгдэж байсан тухай ярьж эхэлдэг. Тэр бас Шотландын хатан хаан, Английн хатан хаан гүнж нарын талаар дурдж эцэст нь хамгийн аимшигтай мэдгдлийг хийдэг. Түүний хэлснээр тэд хүмүүсийг алж бүр хүний мах иддэг байсан гэдэг. Энэ үед эмэгтэй цагдаа ирж түүнийг баривчлах гэж оролдоход Габриэла хүчтэй эсэргүүцэж эхэлдэг. Бүх бичлэгийг үзэхэд нэг зүйл маш тодорхой харагдана. Түүний яриа үнэхээр эмх замбраагүй. Нэг сэдвээс нөгөөлөө үсэрч нэр ус үйл явдлыг холилдуулан ярьдаг. Тиймээс энэ хэргийн хамгийн том асуулт яг эндээс эхэлдэг. Габриэла тухайн үед сэтгцийн хүчтэй хямралд орсон байсан уу? Эсвэл үнэхээр аимшигтай зүйлээс оргож гарч ирээд баригдахаас өмнө мэддэг бүхнээ олон нийтэд хэлхийг оролдсон уу? Энэ хоёрын аль нь үнэн болохыг өнөөдрийн хүртэл хинч баттай хэлж чадаагүй хэвээр байна. Харин бичлэгийн дараа хүмүүс түүний талаар судалж эхлэхэд өөр нэгэн нууцлаг зүйл ил болж эхэлсэн юм. Тэр эмэгтэйг Габриэл Рико Хименес гэдэг тухайн үед ердөө 21 настай байсан гэх мэдээлэл гарч ирсэн ч түүний өнгөрсөн амьдралын талаар баталгаатай баримт олдоогүй юм. Тухайлбал олон нийт түүнийг загварамсагч байсан гэж ярьдаг. Энэ мэдээлэл олон нийтлэл бичлэгийн гарчигт хүртэл гардагч
үнэхээр загвар өмсөгч байсан гэдгийг батлах ямар ч албан ёсны бүртгэл олдоогүй байна. Мэдээж энэ нь худлаа гэсэн үг биш ч гэсэн үнэн гэдгийг нотлох баримт ч бас байхгүй гэсэн үг. Харин энэ хэргийг олон жил судалсан зарим хүмүүс өөр таамаг дэвшүүлдэг. Тэдний бодлоор Габриэла загвар өмсгчөөсөө илүү өндөр зэрэглэлийн скорт үйлчлэгээтэй холбоотой байсан байх магадaltaй гэж үздэг. Гэхдээ энэ нь л мөн батлагдаагүй таамаг бөгөөд одоогоор нотлох зүйл байхгүй. Ямар тач тэр өдөр юу болсон нь илүү тодорхой байдаг. Габриэла зочид буудлын гадаа чангаар орилж хүмүүсийн анхаарлыг татаж эхлэхэд зочид буудлын ажилтнууд түүнийг дутагш оруулахгүй тулд хаалгаад үгдсэн. Тийм учраас бичлэгдээр шилэн хаалганы цаанаас түүнийг ажиглаж байгаа хүмүүс харагддаг. Удалгүй зочид буудлынхан цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар хэргийн газарт ирсэн. Сонирхолтой нь тухайн үеийн телевизийн мэдээнд Габриэлагийн энэ явдлаас хэд хоногийн өмнө олон нийтийн газар өвмөнд игдээсэн гэх шалтгаанаар саатуулж байсан гэж дурдсан байдаг. Гэвч энэ тухай мөн албан ёсны баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл энэ мэдээллийг батлах их сурвалж олдоогүй гэсэн үг. Бичлэгийн туршид Габриэла олон алдартай хүний нэрийг дурддаг. Тухайлбал тэр Карлос Слим Домид, Английн хатан хаан, мөн Хуан Камило Моуриньо гэх хүний талаар ярьдаг. Тэрээр яриандаа би эрх чөлөөгөө хүсэж байна. Энэ бүхнийг Карлос Слим Домид мэддэг гэж хашгирдаг. Тэгвэл Карлос Слим Домид гэж хэн юм бэ? Түүний эцэг Карлос Слим Хэло бол Мексикийн хамгийн баян бизнесмэнүүдийн нэг бөгөөд нэгэн цагт Билл Гейтсийг хүртэл артаа орхиж дэлхийн хамгийн баян хүн болж байсан нэгэн. Тэрээр харилцаа холбооны томоохон компаниуд болох Telmex, Telcel, America Mobile зэрэг олон корпорацийг эзэмшдэг бөгөөд New York Times компани томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг юм. 2023 оны байдлаар түүний хөрөнгө 96 тэрбум $аар үнэлэгдэж дэлхийн хамгийн баян хүмүүсийн эхний 10-т багтсаар байв. Тиймээс Карлос Слимийн хүү болох Карло Слим Домид ч мөн Мексикийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэж тооцогддог. Иймээс Габриэл түүний нэрийг дурдсан нь олон хүний анхаарлыг татсан байдаг. Зарим нь энэ бүхнийг эрх мэдэлтэй хүмүүсийг холбосон ээлжид зохиомол шантаж гэж үздэг бол нөгөө хэсэг нь Габриэла үнэхээр ямар нэгэн зүйл мэдэж байсан байж болох уу гэсэн асуултыг өнөөдрийн хүртэл тавьсаар байна. Гэхдээ Габриэлагийн ярьсан хүмүүсийн дунд хамгийн их анхаарал татсан өөр нэг нэр байсан нь Хуан Камилио Моуриньо байлаа. Үүнийг хэлэхэд би энэ хүнийг өмнө нь мэддэггүй байсан учраас хайж үзсэн. Моуриньо бол тухайн үед Мексикийн ерөнхийлөгч Фелипе Кальдероны засгийн газрын хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг байсан бөгөөд 2008 онд онгоцны ослоор нас барсан. Албан ёсны мэдээлэлээр уг ослоор онгоцонд байсан 9 хүн бүгд амиа алдсан байдаг. Гэхдээ энэ осол тухайн үеэсээ эхлээд өнөөдрийн хүртэл олон хүний эргэлзээг төрүүлсээр ирсэн. Учир нь онгоц Мехико хотын хамгийн чинэлэг дүүрэгт ерөнхийлөгчийн ордноос ердөө 1 км орчмын зайд хамгийн их хөдөлгөөнтэй цагийн үеэр сүүрсэн байдаг. Үүнээс ч илүү сонирхолтой нь Моуриньо нас барахаасаа ердөө 1 сарын өмнө авилга санхүүгийн томоохон дүүлэнд хэрэгт өөрийн оролцоотой байсан талаар мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байдаг. Мэдээж энэ нь онгоцны ослыг санаатаа зохион байгуулсан гэсэн үг биш ч гэсэн ийм давхцлууд олон хүнийг өнөөдрийн хүртэл эргэлзэхэд хүргэдэг. Харин Габриэлагийн бичлэгтэй холбоотой бас нэгэн ташаа ойлголтыг энд заавал залруулах хэрэгтэй. Интернетэд дарахсан олон бичлэг нийтлэл дээр хүмүүс Габриэлаг Английн хатан хаан, гүнж нар, бүр Мики Маусын тухай ярьсан гэж тайлбарладаг. Гэвч бичлэгийг анхааралтай сонсвол энэ нь үнэндээ түүний өөрийнх нь үг биш юм. Тэрээр өмнө нь цагдаад та Моуриньог алсан гэж хэлэхэд нэгэн цагдаа түүнийг шоолж тэгвэл өөр хэнийг алсан юм бэ? Английн хатан хаан уу? Мики Маусыг ч бас алсан юм уу гэж ёжилсан байдаг. Габриэла бичлэг дээр тэр яриаг л бусдад дамжуулж өөрт нь ингэж хэлсэн гэж тайлбарлаж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл цахим орчинд хамгийн их тархсан бэрхшээлг нь үнэн хэрэгтээ таслаж авсан хэсэг байж. Харин дараа нь тэрээр өөр нэгэн чухал зүйлийг хэлдэг. Түүний ярьснаар бүх зүйл 2001 онд эхэлсэн. Хэрв энэ үнэн бол тухайн үед Габриэл дөнгөж 13 настай байсан гэсэн үг. Эндээс нэгэн шин таамаг гарч ирдэг. Зарим хүмүүс Габриэлаг бага насндаа хулгайлагдаж хүний наймааны золиос болсон байж магадгүй гэж үздэг. Анх сонсоход энэ нь хэтэрхий хол, тэгмээргүй санагдаж болох ч гэхдээ бодит байдлыг харахад ийм зүйл огт боломжгүй гэж хэлэх аргагүй. Учир нь хүний наймаа бол зөвхөн Мексик төдийгүй дэлхийн олон оронд байдаг бодит гэмт хэрэг. Тиймээс зочид буудлын гадаа зогсож өөрийгөө хулгайлагдсан, эрх чөлөөгөө алдсан гэж хашгирч байгаа эмэгтэйг хараад шууд галзуухан гэж дүгнэх нь хэтэрхий яарсан хэрэг байж болох юм. Мэдээж нөгөө талаас нь харвал тэр үнэхээр сэтгцийн хүн хэлбэрийн эмгэгтэй байсан бах магадлалч бий. Үнэн дээр ийм төрлийн хэргийг хүмүүс маш амархан шантаж, нэр төрд халдсан хэрэг гэж нэрлээд өнгөрөөчихдөг. Гэхдээ хүний наймааны тухай ярих болгонд бүхнийг зохиомол мэтэр хүлээж авах нь бас өөрөө аюултай байж болох юм. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг бодит амьдрал дээр үнэхээр байдаг. Зөвхөн Мексикч биш, Канада, Америк нэгдсэн улс гээд дэлхийн олон оронд ийм хэрэгүүд жил бүр бүртгэгддэг. Миний хувьд ч гэсэн өмнө нь хүний наймааны золиос болсон эмэгтэйчүүдийн түүхийг сонсож байсан. Тэдний зарим нь олон жилийн турш хүчээр хоригдож, эцэст нь боломж гармагц зугтаж чадсан байдаг. Тиймээс хэрв Габриэл үнэхээр 13 настайдаа хулгайлагдаж, олон жилийн турш хүчирхийлэл дарамтад амьдарсан бол
Түүний ярьж байсан зүйлс яагаад ийм эмх замбраагүй байсныг ойлгож болох талтай. Магадгүй тэр удаан хугацаанд сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл төрснөөс болж бодлоо зэгцтэй илэрхийлэх боломжгүй болсон байж мэднэ. Нөгөө талаар тэр үнэхээр сэтгцийн өвчтөй байсан эсхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ хэрэгт өнөөдрийн хүртэл тодорхой хариулт байдаггүй. Харин нэг зүйл тодорхой. Тэр өдөр Габриэлаг цагдаа нар баривчилсан. Тэгээд түүнийг дахин олон нийтийн өмнө хинч хараагүй. Гэхдээ үүгээр бүх зүйл дууссангүй. Хэдэн жилийн дараа Reddit дээр өөрийгөө тухайн үед хуулийн чиглэлээр дадлага хийж байсан гэх нэгэн нэрийн бичсэн урт нийтлэл гарч ирдэг. Мэдээж энэ бол албан ёсны баримт биш. Үнэн эсхийг батлах ямар ч боломжгүй. Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой хамгийн их хэрэгддэг баримтын нэг болсон учраас хүмүүсийн анхаарлыг татдаг. Түүний ярьснаар Габриэлаг баривчлагдсны дараа өөрийн ажиллаж байсан цагдаагийн хилтэс тавчирсан гэдэг. Тэр эмэгтэйг харахад маш их айсан, цөхөрсөн, бас эргэн тойрноо хэд сэрэмжлэн ажиглаж байсан ч нэг л хачин зан авиртай санагдсан гэжээ. Тэрээр Габриэлагийн дэргэд очиж нэр хаан амьдардаг зэрэг энгийн асуулт асуусан байдаг. Гэтэл Габриэлагийн өгсөн хариулт бүр илүү айдас төрүүлэн байж. Тэрээр нам гүмхэн хоолоогоор бид бүгд аль хэдийн үгсэн. Бид тэдний дунд амьдарч байна гэж хэлсэн байдаг. Түүний хэлснээр Габриэлатай 20 орчим минут ярилцсны дараа өндөр нуруутай цэвэрхэн хувцасласан хэдэн эр өрөөнд орж ирээд өөрийг нь шууд гаргаж шаардсан байдаг. Тэр хүний ярьснаар өрөөнд орж ирсэн хүмүүс энгийн цагдаа шиг огт харагдаагүй аж. Тэд дүрмд хувцас өмсөөгүйч өөрсдөө хэн болохыг тайлбарлах шаардлага ч гараагүй. Учир нь цагдаагийн хэлцэд байсан хүмүүс тэднийг харангуйтаа ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй зам тавьж өгсөн байдаг. Хэдхэн мөчийн өмнө байцаалт өгч байсан Габриэлаг тэд аваад явсан. Тухайн үед юу болж байгааг хэн ч тайлбарлаагүй. Харин тэр хүн энэ явдлыг нэг л хэвийн бус санагдсан гэж хожимд урссан байдаг. Мэдээж энэ бол Reddit дээр нийтлсэн ганц хүний яриа. Тиймээс үнэн гэж шууд хүлээж авч болохгүй. Гэхдээ энэ нийтлэл тархсны дараа хүмүүс өөр нэг асуултыг тавьж эхэлсэн байдаг. Габриэла баривчлагдсны дараа яг хаашаа явсан юм бэ? Энэ асуултын хариу өнөөдрийн хүртэл тодорхойгүй. Зарим их сурвалжид түүнийг сэтгцийн эмнэлэгт хүргэсэн гэж бичсэн байдаг. Харин өөр зарим нь түүнийг хууль журмын дагуу сулласан гэж дурджээ. Гэвч аль ч мэдээлэл батлах албан ёсны баримт өнөөдрийн хүртэл байдаггүй. Үүнээс хойш Габриэлагийн талаар баталгаатай шинэ мэдээлэл огт гарч ирээгүй. Нийгмийн сүлжээ, сонин хөвлөл, төрийн бүртгэлгээд хаанаас ч түүний дараагийн амьдралын улмор олдоогүй юм. Эндээс л энэ хэрэг улам бүр нууцлаг болж эхэлдэг. Хэрэв тэр үнэхээр сэтгцийн асуудалтай байсан бол түүний дараагийн эмчилгээ, гэр бүлийнхэн, эсвэл ямар нэгэн албан ёсны бүртгэл яагаад үлдээгүй юм бол? Эсвэл түүний ярьсан зүйлсийн цаана үнэхээр ямар нэгэн үнэн байсан бол түүнийг яагаад дахин хинч олж чадаагүй юм бэ? Мэдээж энэ хоёр асуултын хариулт аль алинд нь өнөөдөр хүртэл тодорхой хариулт байхгүй. Тиймээс хүмүүс өөрийнхөөрөө дүгнэдэг. Нэг хэсэг нь Габриэлаг сэтгцийн өвчтөй байсан бөгөөд интернет түүний түүхийг хэд дэвэргэж домог болгосон гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь тэр айд сандарсан байдалтай зочд буудлын өмнө гарч ирсэн нь санамсаргүй зүйл биш бөгөөд харин хин нэгнээс аврал ирж байсан гэсэн байр суурьтай хэвээр байдаг. Харамсалтай нь энэ хоёрын алийг нь бүрэн нотлох баримт өнөөдрийн хүртэл байхгүй. Тиймээс энэ хэрэг 10 гаруй жилийн дараа ч хүмүүсийн сонирхлыг татсаар байгаа нь магадгүй үүнтэй холбоотой байх. Баттай мэдэгдэж байгаа зүйл гэвэл 2009 оны 8 дугаар сарын 3-нд Габриэла Рико Хименс гэх залуу эмэгтэй Монтеро хотын нэгэн зочд буудлын өмнө гарч ирж маш их айд сандарсан байдалтай олон нийтийн өмнө хачирхалтай зүйлс ярьсан. Тэр бичлэг нь телевизээр гарч интернетээр тархсан. Удалгүй цагдаа нар түүнийг саатуулсан. Энэ л ганц баталгаатай баримт. Харин үүнээс цааших бүх зүйл тодорхойгүй. Тэр үнэхээр ямар нэгэн том нууцыг илчлэхийг оролцсон уу? Эсвэл тухайн үед сэтгцийн хүнд хямралд орсон байсан уу? Энэ асуулт хинч өнөөдрийн хүртэл хариулж чадаагүй байна. Интернетэд даргасан олон нийтлэл энэ хэргийг улам нууцлаг харагдуулахын тулд батлагдаагүй мэдээллийг үнэн мэтээр түгээдэг. Нөгөө талаас зарим хүмүүс албан ёсны тайлбарыг ч үнэн гэж итгэхийг хүсдэггүй. Тиймээс хүмүүс энэ хэргийг өөрийнхөөрөө таамаг дэвшүүлдэг. Нэг талд нь баримтаас илүү таамагт итгэдэг хүмүүс. Нөгөө талд нь бүхнийг сэтгцийн эмгэгтэй холбон тайлбарладаг хүмүүс. Гэвч аль аль нь өнөөдрийн хүртэл өөрсдийн байр суурийг бүрэн баталж чадаагүй. Миний хувьд ийм төрлийн хэрэг дээр аль нэг талыг шууд үнэн гэж хэлэх нь хамгийн том алдаа гэж боддог. Учир нь баттай нотлогдсон зүйлээс давж дүгнэлт хийх нь үзэгчдийг төөрөгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс энэ түүхийг сонссны дараа ямар нэгэн дүгнэлт хийх нь таны сонголт. Магадгүй Габриэла ердөө тусламж хэрэгтэй байсан нэгэн эмэгтэй байсан баг. Эсвэл үнэхээр бидний мэдэхгүй ямар нэгэн зүйлийг мэдэж байсан ч байж болох юм. Харин аль нь яг үнэн байсан бэ гэдэг асуулттай хамт энэ хэрэг өнөөдрийн хүртэл талигдаагүй нууц хэвээр үлдсэн юм. Харин та энэ хэргийн талаар хэрхэн харж байна вэ? Габриэлагийн ярьсан зүйлс ердөө нэг сэтгцийн эмгийн илрэл байсан уу? Эсвэл түүний үгсийн цаана бидний мэдэхгүй өөр үнэн нуугдаж байв уу? Сэтгэлдээ доор үлдээгээрэй. Харин өнөөдрийн бичлэг үгээр өндөрлөж байна. Хэрэв та Case 13-ийн дараагийн дугаарыг цаг алгасгүй үзхийг хүсвэл subscribe хийж лайк дарж дэмжээрэй. Дараагийн дугаараар дахин уулзъя.